манай ангийнхан бол яг өнөөдөр 27 дугаар сувг телевиз дээр 3 нь, ТВ-с телевиз дээр 2 нь, ТВ телевиз дээр 1 нь гэх жишээтэй одоо ямар ч байсан ингээд долуулаа телевизийн салбарт бүгдээр ажиллаж байна. Кино урлагийн дэд сургууль одоо нэг үгээр хэлэх юм бол миний бодлоор бол зүгээр хүний нэг амьдрал одоо нэг уран бүтээл твших анхны алхам юм болов уу гэж бодож байна. За би сургуультай 2001 онд орсон сэтгүүл зураглаачийн ангид. Тэгээд анх ороход манай ангийн багш одоо Дооч Улаанбаатар багш байсан. Сэтгүүлчийн ангийнх. Зураглаачийн ангид манай багш бол Цэрэнгой байсан. Цэрэн багш байсан. Тэгээд 2005 онд яг хоо завсрын хийдэд багш ангийн багшийн солигдсон л да. Тэгээд лочин багшийн яг бидний дипломыг удирдах 2005 онд сэтгүүл зураглаач гэдэг мэргэжлэр биднийг төгсгсөн. Тэснээс хойш бол төгсөөд багуу хугацаа өнгөрчл энэ хугацаанд бас баггүй бас телевизийн бүтээлүүд бас юм гэдэг голж ажилласан байгаа. 30 гаруй орчим бол байгаа баха. Анхны бүтээлийн хувьд бол миний хамгийн анхны бүтээл Амар хотын нэг өдөр гэж бүтээл байсан. Тэгээд энэ бүтээл маань бас олон улсын одоо фестивалаас бас баггүй хэмжээний үнэлт авсан. Энэ маань бас айгүй их тийм бас урам зориг өгсөн зүйл байсан л да. Биднийг одоо сурж байхад кино оператор маш лавг дорж, отхон дөнгөгээд маш мундаг операторууд хичээл заадаг байсан. Бид нэр ингээд кино үйлдвэр дээр очиод павильонд декорац засаад тий зураг авахад оператор одоо декорацсан дээр яаж зураг авах вэ? Павильонд зураг авахд гэрэлтүүлэг яаж тавих вэ? Энэ бүх юм ингээд одоо кино үйлдвэрийн бааз дээр тулгуурлаж хичээл ордог байсан. Энэ нь бас биднэрт сурахад маш их давуу талтай. Бидний сурж байсан энэ сургууль маань дээр үед одоо алтан үеийнхэн ажиллаж уран бүтээлээ төөрөж байсан. Энэ маш зөв энергитэй, урлагийн энергитэй. Энэ өргөөнд бид ингээд эрдэм ном сурсандаа маш их баярлаж явдаг, бахархаж явдаг. За би ч 2002 онд кино урлагийн сургууль зураглаач, кино зураглаач ангид харсан. Тэгээ 2006 онд төгссөн. Отхон дэнгэр багш, лавг давж багш гэдэг айгүй сайн багш нар биднэрт ордог байсан. Яг мэрэгжлийн тал дээр биднэрт бол сайн байсан. Практик дадлага модлагыг сайн айлгаж байсан. Одоо сүүлийн хэдэн жил эрчимтэй хөгжиж байгаа. Урд нь бол зогсхон л хийдэг байсан бол одоо ерөнхийдөө уран бүтээлүүд бүгд бодолцоо дэлбэрлэлцэн тесрэлцэн бүгд нээж байгаа. Хэцүү ажиллагч юу хаа одоо самсуулд ажилласнаас 7 мөрхөн л түүхэн сэдвтэй хамгийн том кино баг шүү дээ. Яг түүхэн сэдв гэдгээрээ яг тэр дээр үеийн зэвсэг техник нь алдахгүй хас хулаал. Тэр л бол хамгийн хэцүү байсан. Техникийн үед одоо дээр үеийн маусер ч юм уу те. Одоо тим бонод болгосон Монголд байхгүй шүү дээ. Бүгдийн аюулгүй болгоцсон. Тэгээд сумын шин алдахгүй. Тиймэрхүү өнөдөр 7 мөрхөн дээр хамгийн түүхэн гэдгээрээ хэцүү байсан. За кино урлагийн дэд сургуулийг төгссөн кино болон телевизийн салбарт ажилладгаараа давуу талтай. Сургуулаа төгсөөд телевизийн салбарт ажиллахад кино урлагийн дэд сургуулийн оюутнуудын ур чадвар илүү онцгойрон харагдсан юм байлээ. Гүйч. Тришка. Байгуулагдсан цагаасаа эхлээд кино, драмын жүжигчний ангитай эсэлд авсан кино урлагийн дэд сургууль маань энэ мэргэжлэр нийт 300 гаруй оюутнуудыг амжилттай төгсгöd байна. Кино дэлгэцийн болон тайзны ур чадварыг хослуулан заадгаараа кино урлагийн дэд сургуулийн маань жүжигчний анги онцлогтой юм. Эсвэл жүжигчин гэдэг энэ мэргэжлийн зүгээр хүссэн сонирхсон хүний хийдэг ажил биш.
сэтгэлтэй бөгөөд зүтгэлтэй хүний хийдэг ажил гэдэг эхний ээлжинд ойлгомоор юм шиг байна. Нөгөө талаас энэ бол халдварт өвчин. Энэ бол эхэлж болдог, төгсөж болдог. Тийм учраас сургуулийн 4 жил гэдэг бол энэ жүжигчний мэрэгжил гэдэг энэ юмар бол халдварыг аль болох халдварлуулж чадвал цаашдаа жүжигчин болох нөхцөл нь бүрдэх ёстой л гэж ингэж бодож явдаг шүү дээ. Жүжигчнийг бэлдэнэ гэдэг бол зөвхөн боловсролыг олгоод зогсохгүй. Тэр жүжигчний авьяасыг нээхийн тулд мэрэгжлийн үүднээс туршлагатай Ахмад багш нараар хичээл оруулж, уулзалт лекц хийлгэж, мэрэгжлийн театруудын уран бүтээлтэй танилцуулж, энэний дагуу залуу уран бүтээлчид өөрснийхөө авьяасыг нээхийн тулд тэр жүжигт кинонд тоглож байгаа уран бүтээлчдийн ур чадварыг хараад өөрснөө итгэх санаачилгаа улам сайжруулан ажиллахад бас дадлагын талаас нь анхаарч үздэг. Тийм ч учраас манай сургуулийн жүжигчний ангийг төгсөгчд бол кинонд ч тоглоно, театрт ч тоглоно, телевизэд ч тоглоно. Энэ талаас нь бид бүхэн зах ёсоор оюутан сурагчдаа бас итгэл найдварыг өгч байдаг юм аа. Зочид бодлын президент юу ямар байдаг юм бол сонирхоод явж байна л да. Хүн чинь хайр сэтгэлтэйгээ хөв тавилангаар учирдаг юм байгаа үстэй. Давхар залуу. Гамч донорвын сумлай бод. Би танд итгээд онцгой даалгавар өгөх гэж байна. Кино урлагийн дээд сургууль суралцж байх хугацаанд жүжигчин хүн ямар байх ёстой, жүжигчин хүн гэдэг юуг илүү эрхэм болгох ёстой гэдгийг манай багш нар биднэрт одоо маш сайн ойлгуулж өгсөн. Хүн ямарваа нэгэн мэрэгжлийн эзэмшигчтэй тэрэндээ илүү хайртай байх ёстой. Би жүжигчнийхээ мэрэгжилд хайртай. Хайртай учраас би жүжигчний мэрэгжлийг эзэмшсэн, тэр мэрэгжлээр сурсан. Тэгээд одоо өдий зэрэгтэй явж байгаадаа баярлалдаг. Кино урлагийн дээд сургуулийн 2000 онд бид нар мөнх төрж мастер багш, тайз нэрээ нөхц цэрэн давгардын жүжигчин, ангид аясан багш, чин зэрэг багш удирдлагын дор манай ангийн 5 эрэгтэй, 8 октод бүсгүүчүүд нийт 14 оюутнууд кино урлагийн дээд сургуулийн жүжиг ангийн хамгийн анхны төгсөгчөөр төгссөн. Гараа сайн бол барай сайн гэдэг чинь тийм ээ. Кино урлагийн дээд сургуулийн би анх 2000 онд төгсөөд тэрнээс ахуулаад анги хамт олноос арай тэргүүлж их юм уу да. Драмын чатарт урилгаар бас орж исэн тухай үедээ. Тэгээд тухай үед бол дөнгөж нэг хүн төгсөөд хүн чинь нэг шууд од болохын хүсэл байдаг шүү дээ. Нэг юм тоглоод олны танил болно гэд. Тэгээд драмын чатрыг гэдэг тэр театрын босхийг давж туслах найруулагч хийсэн бэ. Одоо ер нь кино урлагийн дээд сургууль кино үйлдвэр маань аягүй сайхан кино хийгээд тийм ээ. Олон сайхан залуу уран бүтээлч гарч байгаа. Тэгээд яг ингээд багцлж хэлэхэд бас болдгоо байна. Энэ бол гэхдээ кино урлагийн дээд сургууль хүчтэй. Кино урлагийн дээд сургууль бахархаж явдаг, омгшож явдаг. Ямар гоё мэдрэмжийг тэндээс олж болох вэ? Найз нөхөрлөл гэж одоо юуг тэндээс олж босгож бий болгож болох вэ гэдгийг тэнд л бид нэр анхаарч гоё сурч мэдэж тэгээ тэндээсээ урам авч өөрөөсөө урам авч тэгэж урагшилж явсны хүчин л одоо өдий зэрэгтэй явах та. Бүгд тэр сайхан кино Монголын кинотой салшгүй холбоотой бүгд тэр сайхан алтан үеийн бүх сайхан тэр хүмүүс бол манай тэр 3 давхар ягаан байшинд маань бүгд ажиллаж хөдөлмөрлөж тэр сайхан дүрээ тэр сайхан арт түмэнд хүрсэн сэтгэл хоногчлол гарсан тэр сайхан дүрийг арт түмэнд хүргэж исэн ажиллаж исэн тэр ягаан байшин тийм ээ. Энэ бол зөвхөн кино урлагийн дээд сургуулийн 10 жилийн түүх биш. Энэ бол Монголын киноны түүх шүү. Монголын киноны түүхийн үргэлжлэл. Мэргэжилтэн бэлтгэхэд бол ерөнхийдөө аягүй төхөө. Бид нар чинь курсын ажилдаа жүжиглээ тоглож жүжигчний ангийн хувьд бол ингээд тоглолч нь сүүлд нь ам барина гэд байдаг гэсэн шүү дээ. Тэгэхэд ч маах бүр дууны студидтэй байсан. Хуучин бүр Монгол кино нэгтгэлийн те одоо хуучны ам барилтын кинонууд байдаг шүү дээ, тий. Орчуулгын киноны. Тийм болохоор бүх юм төхөө. Дэгжлийн нэрэмжид кино урлагийн дээд сургуулийг төгссөн одоо нийт төгсөгчтэйг бол яг нэг үгээр илэрхийлэх аргагүй байна л да. Яагаад гэвэл маш их чадварлаг одоо багш нарын чадварлаг авиатуудын тэр одоо удирдлагын дор төгссөн хүмүүс байдаг учраас нэг үгээр илэрхийлнэ гэхээр арай жоохон дутмаг юм шиг санагдаад байна. Гэхдээ илэрхийлээ юу гэж вэ гэхээр урлагт
хүчин сэтгэлээ зориулж чаддаг, жинхэнэ хүн байж чаддаг хүмүүс байд юм болов уу гэж хэлмээр байна. Кино урлагийн дээд сургууль гэдэг бол хүнийг хүн болгож төлөвшүүлж хүн байх утга учирыг л одоо илүү их таниулж өгдөг тийм мэрэгжил салбар юм болов уу гэж би хувьдаа боддог шүү дээ. Энэ мэрэгжлийг өвлөж авсандаа их баяртай байдаг. Кино урлагийн дээд сургуулийн материаллаг бааз одоо хүртэл те Монгол кино гэсэн энэ том одоо бааз суурин дээр байгуулагдсан учраас бусдаас ялгарх гол онцлог нь бол энэ л гэж би хувьдаа боддог. Кино урлагийн киноны сургууль сураад киноны жүжигчний ангийг төгссөн жүжигчин хүн талаа мэддэг болдог. Би сэрэднийд ямар байх вэ? Опшид яа тоглох вэ? Тийм ээ? Гэрэл маань яаж байгаа вэ? Ээж байгаа вэ гэл те. Би өндөр темпээр тоглох шаардлагатай үү юу? Дуу синхрон уу, биш үү? Ам барих уу? Ам барих юм бол би давшилтаа яаж хийх вэ? Тэргээл. Кино урлагийн дээд сургуулийн жүжигчний ангийг төгснөө гэдэг бол угаасаа театрын урлагаар хичээлч школчин орж байгаа ч давхар киноны урлаг орж идэг хөхгүй. Тэгэхээр би тайзан дээр тоглохдоо яаж дикцээ ашиглах вэ? Яаж хэтрүүл мимикээ яа тоглох вэ, тийм ээ? Би палаан дотор яаж баг тоглох вэ гэдгээ би 4 жилийн хугацаанд төгсөөд сураад гардаг хөхгүй төгсөхдөө. Тэгээд тухайн үед ажиллаж байсан маш олон гайхалтай уран бүтээлчд алтан үеийн найруулагчд бид бүхэн хичээл сургуулаа заадаг байлаа. Сүмгүүгээс ахуулаад Цэрэнгуйгаас ахуулаад ер нь бол шилдэг гэсэн Монголын кино урлагт бас тодорхой хэмжээний байр суурь эзэлчихсэн амьд лавлахууд, амьд толь бичгүүд бид бүхэн хичээл сургуулаа заадаг байлаа. Тийм учраас ер нь бол кино урлагийн дээд сургуулийг төгссөн хүн болгон ер нь бол яг телевизийн салбарт, киноны салбарт маш төлхөө явдаг. Тэрийг бол нэг баттай хэлж чадна. Тэгээ Саран Туяа багш дээр одоо шав болон оцсондоо бол би бол маш их баяртай байдгийн. Миний одоо амьдралын за тэгэл ер нь цаашдаа энэ мэрэгчлэр явах тэр насан туршдаа одоо энэ мэрэгчлэр явах тэр дур хүсэл тэр чиг шугамыг бол манай Саран Туяа багш бол надад гэлтгүй манай ангийнханд бол маш сайхан чиглүүлж өгсөн. Тэр киноны сургуульд багшилж байгаа багш нар нь бол за одоо Монголд л тухайн салбартаа одоо номер 1 хэлэгдэж байгаа. Кино үйлдвэр гэсэн маш том бааз киноны бааз байна. Тэгээ тэр болгон дээр түшиглээд оюутнууд маань сурж боловсроход тэд нар бол маш их түшигт тулгуур болдог гэж би боддог. Манай ангиас бол 15 6 хүүхэд төгсөжсэн жүжигчний мэрэгчлэр. Тэгэл одоо ихэнх нь телевизүүд яг өөрсдийнхөө мэрэгчлэр хөтлөгч, дуу оруулагч гэж явж байгаа. Кино урлагийн дээд сургууль нь 2002 оноос эхлэн уг мэргэжлэр элсэгчдийг бүртгэж эхэлсэн бөгөөд нийт 40 гаруй оюутнуудыг төгсгөж кино тайз дэлгэцийн уран бүтээлд ихээхэн хувь нэмэр оруулаад байгаа юм а. Монгол улсын урлагийн гавьяа цэцгэлтэн зураач цогцол, соёлын тэргүүний ажилтан Сосор Барам зэрэг киноны ахмад уран бүтээлчид мэргэжлийн төвшөнд хичээлийг заадгаараа онцлогтой. Киноны зураач болно гэдэг бол хамгийн эхлээд мэргэжлийн талаар их сайн зураач болж тэрний дараагаар киноч болдог. Ийм жамтай ерөнхий жам нь болно. Тэгээд манай сургуулийн одоо төгссөн зураачд бол хэцүү том түүхийн кинонуудад ажиллаж байна л да. Ямар ч байлаа гэсэн одоо сүүлийн үеийн кинонуудад түүхийн сэдвтэй кинонуудад одоо Чингис хааны холбогдолтой кинонууд за гадаад нь Япон энтертэй хамтарсан кинонууд тэр бүгдэнд манай зураачд ажиллаж байна. Ихэнхэд нь л манай сургууль төгссөн зураачд ажиллаж байгаа. Зураач гэдэг бол үнэхээр сайхан агуу мэргэжил. Тэр тусмаа кино, театр, телевизийн зураач гэдэг бол үнэхээр сайхан мэргэжил. За би бас өөрийгөө их азтай хүн гэж боддог. Яагаад гэхээр их мундаг олон хүмүүсээр
одоо хичээл заалгаж исэн.